Төв замынхан. Төв аймагт авто замын байгууллага үүсч өгцсөний 60 жилийн ойд зориулв. Төв аймгийн авто замын байгууллага нь бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 103 дугаар тогтоолоор 1964 оны 5 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод замын хэрэг эрхлэх газрын зам барилгын конторын харьяанд анх байгуулагдаж 1965 оны 1-р сарын 8-нд албан хаагч 7, замчин 2, эсгийгэр 1, газ 51 машин нэгтэйгээр 100 мод хотод шилжин сууршиж, зам ашиглалтын анги нэртэйгээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 8 аймаг, томоохон 5 амралт сувилийн газар, 18 сум, сангийн аж ахуй чиглэл гарсан автомашины замуудад засвар хийх, модон гүүрүүдийг засаж сэлбэх, шинээр барих, өвлийн цас цудны үед хаагдсан зам давааг нээх, зуны үер борооны үед гол горих, намаг шавартай хэсэгт хоолоо тавих, хайр гасгаж засах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байжээ. Авто замын талаар авах арга хэмжээний тухай Монгол Ардын хувьсгалт намын түүхроо бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1981 оны 38 дугаар тогтоолоор 1981 оны 3 дугаар сараас сайд нарын зөвлөлийн дэргэдэх авто замын ерөнхий газар одоогийнхоор бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсан ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэхүү авто замын өөрийнхөө түүхэнд анх удаа төрийн тусгай газрын үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж аймаг бүрт хариуцсан ажиллах, улс орон нутгийн чанартай зам, үүрийн уртаас хамааруулан зам барилга ашиглалтын контор юм уу анги байгуулан шууд удирдлагаар ханган ажиллаж эхэлсэн юм. Ингэж байгуулагдсан нэг контор нь Дунд говь, Өмнө говь аймагуудын замын хэсэгтэй Төв аймгийн зам барилга ашиглалтын контор билээ. Тухайн үеийн анхны конторын дараагаар Төв аймгийн замын байгууллагыг үндэслэн байгуулагчийн нэг Ахмад замчин Дурсан Чүлтэмгой ажиллаж байжээ. 1968 оны 7 сарын 15-наас Төв аймгийн зам ашиглалтын ангид сургууль төгсөж ирээ томилтоор ирж ажилд орж байсан. Тэр үед манай энэ байгууллагын дарга Диждэл Усан Чүлтэм гэж хүн байсан. Тэр хүний удирдлагын доор 1968 оноос 1981 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд зам барилгын ажлыг үйлдвэрлэл дээр ажиллаж байсан. Би 1971 онд зам ашиглалтын анги гэж нэртэй байхад нь механикаар ажиллаж эхэлсэн. Ийм учиртай намайг энд хүлээж авч ажилд зааж сургаж намайг чиглүүлж ингэж өгсөн хүн бол Диждэл Усан Чүлтэм гэж Төв аймгийн зам ашиглалтын ангийн дарга гэж. Энэ хүн бол агуу хүн. Тэр одоо 1964 оноос хойш ерөөсөө энэ байгууллагын чинь анх Усан Чүлтэмгой байгуулсан шүү дээ. Тэгээд Усан Чүлтэмгой тэр чинь хамт ажиллаж байсан их алдартай улсууд байсан. Нэгтлэн одоо Чоогу Намхагаа гэж нэг сайхан ихч байлаа. Энэ чинь техникум төгссөн нэг хүүхдэл байлаа шүү дээ. Тэгэхээр чи намайг гэж одоо хүлээж авсан. Тэгээд замын инженер нь сонон доорын Сэдэн Балжир гэж мундаг инженер туршлагатай. Манай авто замын байгууллагын анхны төгсөгчдийн нэг юм байл ш. Сэдэн Балжир байсан. Тийм хүнд ирээд тэгээд би одоо техникийг хариуцаад тэднээсийн тэр одоо мундаг туршлагатай улсуудыг зааснаар одоо тэгээд ашиг гараагаа хийж байсан. За миний мийг Нямын сандаг дарж гэдэг хүн Төв аймгийн төв дээр зам ангид ажиллаж байсан. Багнаас 18-аас 28 нас хүртэл трактор компани жолооч анхны Атрын аянд ажиллаж 28 наснда цэргийн албанд татагдаж 31-т халагдаж ирж байлаа. 31-т халагдаж ирж яснаас хойш тээврийг удирдах газар аймгийн төвдөр 13 дугаар автоваз гэж байсан. Тэрэнд автовар ашиглалтын улсын байцаагчаар томилогдож ажиллаад тэнд чинь одоо ажиллаж явах хугацаанд аймгийн зам анги нэгдэж зам ангийн харьяатаа тэндээсээ би өөрийнхөө мэргэжлэр зам ангид жолоочоор ажиллаж тэтгэврт гарan гартлаа сонсмолтой Тарэ тээврийн зам, ургацын зам, одоо энэ Улаанбаатар Төв аймаг хоёрын хооронд Баян давааны зам,
одоо ерөөсөө энэ аймгийн харьяалалтай газруудаар одоо зам байгууллагад насаар ажиллаа. Урус тээврийн замд улсын хэмжээгээр намрын компанид ажилд Монгол улсын ургацын комисс ажилладаг. Тэр ажлын одоо бүрэлдэхүүнд манай байгууллага одоо орж Төв аймгийн хэмжээнд сангийн аж ахуйнуудын ураг зураалтын замыг засах ийм зорилготой үүрэгтэй ажиллаж байсан. Тэгэхээр тэрийг одоо яг одоо ургацын үед намар урус тээврийн үед бол бүх сангийн аж ахуйн замуудыг бэлэн болгодог. Гүрэн усан ажиллах байгууламжуудаа бэлэн болгодог, засдаг, саадаг. Энэ зам дээр ямар нэгэн одоо асуудал үүсэхгүй байх. Ийм үүргийг одоо олон жил хүлээж ирсэн. Манай хамт олон шилдэг тийм хамт олон. 1982 онд би Төв аймгийн зам барилга ашиглалтын конторт ерөнхий инженер ирээд автозамын газраас томилогдож ирээд 1982-аас 1985 онуудын хооронд Улаанбаатар хотыг Төв аймагта хатуу хүчтэй замаар холбох ийм одоо чухал даалгавартай ирсэн. За тэр ажлынхаа маань эхлэл нь бол яг энэ одон төлтөл буюу одоогийн Төв аймгийн энэ одоо дурсгалтай ийм газар зэг ийм байгаамаа. Энэ бас учиртай. Ягаад бол 1984 онд яг энэ цэгээс эхлээд асфальт бетон хувцлагыг Улаанбаатарын зүг одоо тавьсан ийм онцлогтой ийм газар байгаа. За 1982 оноос эхлээд би 1998 он хүртэл Төв аймгийн зам барилгын ашиглалтын конторт ерөнхий инженерээр ажилласан. Нийтдээ 2 сайхан даргатай ажиллаж байлаа. Гал бадрах, жаргал сайхан гэдэг 2 даргатай байлаа. За тэгээ Төв аймгийн замчин хамт олон маань үнэнхүү зүтгэлтэй мундаг ийм хүмүүс байсан. 1988 оноос хойш энэ компанид бол ажиллаж байна. Одоо нэг 30 гаруй жил ажиллаж байна. Анх одоо замчнаар ороод жолооч, инженер, ерөнхий инженер одоо үйлдвэр захирлын албад өнөөдөр хүртэл ажиллаж байна. За би 1988 онд Улаанбаатар хотод автотээврийн техникум автозамын техникч ангийг төгсөөд Төв аймгийн зам барилга ашиглалтын конторт хуурлын ирэхэд конторын даргач жаргал сайхан ерөнхий инженер ажиллагч нар ажиллаж ирсэн. Эдгээр дарга нарын удирдлаганд үйлдвэрлэл хариуцсан мастер гэсэн албан тушаал дээр анхныхаа ажлын гарааг хийж байлаа. За энэ үед бол механикцсан 2 баригаад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан авч явж ирсэн. За эдгээр баригадууд нь бол ургас тээврийн зам болон хайрын үйлчлэлтэй замуудын засвар ашиглалтын ажлуудыг бол хийж гүйцэтгэдэг байсан. За ингээд 1995 оноос ер нь бол 2015 он хүртэл контор бол ерөнхийдөө өргөжин зам засвар ашиглалтын компани за дээр нь одоо бол төрийн өмчтөд болж өөрчлөгдсөний үр дүнд барилга урсгалтай ажлуудыг бол Үүр хангай, Баян хонгор, Ар хангай, Дунд говь, Өмнө говь Төв аймагуудын нутаг дэвсгэрт орон нутгийн болон улсын чанартай замууд их засвар болон барилга урсгалтай ажлуудыг бол хийж байсан. За энэ ажлуудыг гүйцэтгэхэд бол инженер одоо Бадгар Хүнчин, Болдбаатар, Батчаргал, Мөнхбат, Дүүлбаатар, Баяр сайхан нарын одоо ахалсан баригадууд бол эдгээр ажлуудыг бол гүйцэтгэхэд бол амжилттай болж байсныг дурдхад бол таатай байна. За би энэ компанид 1995 онд тэр үеийн одоо захирал байсан манай тажигаач Сэдэн Доржин жаргал сайхан гэдэг хүний үед энд ажилд орсон. Ингээд энд компанид одоо тэтгүрт гартлаа энэ компанид ажиллаа. Намайг 1995 онд ажилд орж байхад манай компани бол Баян давааны гэж ярьдаг агуйт Баян даваа чиглэлийн 10.5 км. Монголын анхны хурдны зам гэж хийж болох үс хатуу хүчтэй замыг хийж исэн. За энэ замыг одоо тэр үед манай ерөнхий инженер Нямживын Адил биш гэж хүн удирдах Даамал Ганбаатар дамын дараа нь манай компани захирал байсан. Мөн Даамал Бадгар Хүнчин гэж Бадгар Хүнчин мөн энэ компани ерөнхий инженерчил байлаа, захиралчил байлаа. Ийм ажлыг хашиж байсан залуу. Одоо ч одоо ойролцоохон ажиллаж байна. Энэ 60 жилийн ойн ажлыг зохион байгуулахад манай Адил биш Ганбаатар Бадгар Хүнчин нар бол одоо гол үүрэг гүйцэтгэж байна. Төв аймгийн автозамын байгууллага 1991 оноос
2006 он хүртэл нийт 15 жил ажилласан байдаг. Ажлын хугацаанд жирийн замчнаас ерөнхий инженер хүртэлх албан тушаалыг шатгаратаагаар ажилласан байдаг. Тухайн хамт олонтой маш олон жил хамтдаа ажиллахдаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байсан. Бид нар 1994-95 онд Улаанбаатар 12 чиглэлийн хатуужтай авцамын салдгаас Атрын дэдээ аж ахуй хүртэлх 5.6 км хатуужтай авцамын барилгын ажлыг 96-аас 97 онд Баян-Давааны 10.5 км хатуужтай авцамын барилгын ажил 98-аас 99 онд 9 засгаагаас сар орон чиглэлийн замд 15 км хатуужтай авцамын барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Тухайн үед бас зах зээл шилжсэний дараах үе байхад манай компани бол зах зээлийн үед бол өвөл зөнгөө байнгын ажлын байртай байсан. Тэр утгаараа бас салбар холбогдох яамдас биднийг дэмжиж дээрх ажлуудыг одоо он алдахгүйгээр биднээр итгэл үнэрэж гүйцэтгүүлдэг байсан. Би ажил амьдралын гараагаа Төв аймгийн зам барилга ашиглалтын контороос 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс Битүү үйлдвэрлэлийн цэхэд норомжноор анх ажилд орж байлаа. Үүнээс хойш 37 дахь зунтаага бас залгачлаа. 1964 онд Төв аймгийн зам ашиглалтын анги гэж байгуулагдж хаад миний аав Дулмын Содном Пэлгэж сайхан Ахмад замчаа ирж тулгын чулуугийн авилсаж байсан. Аав ээж маань бас энэ салбарт ажил амьдралын гараагаа эхэлж аав ах нар маань бас байгууллагт ирж ажилласнаар эднийхээ бас залгамж халаа түүчэн болоод явж ажиллаж байгаадаа бас их баяртай байна. Тэгээд зам барилга ашиглалтын конторт ажил амьдралын гараагаа эхлэхдээ замчин, тоологч, бригадын дарга, мастер, даамал гээд ер нь замын мэргэжлийг анх замчнаас нь эхлээд эдийн зэрэгтээ бас төрийн албаа хаагч боллоо ажиллаж байна. Би 1993 онд Автоэрийн техникумын авцамын техникчийн ангийг төгсөж Төв аймгийн авцамын байгууллагад анх замчнаар ажил амьдралын гарааг эхэлж байсан. 2008 онд би бол 15 жил одоо энэ байгууллагад ажилласан байдаг. За тус байгууллагад ажиллах хугацаанд бол олон сайхан хамт олонтой олон авцамын бүтээн байгуулалт, засвар тэр дундаа одоо өвөл нь одоо гүүрийн засвар, гүүр барих, модон гүүр барих, бетонын гүүрийн засвар, замын засвар арчилтууд гэдэг энэ олон ажлууд дээр бол бас хамтарч ажиллаж ирсэн. Сайхан хамт олонтой байсан. За тэгээд тэр дундаа бол онцолж хэлэхэд бол одоо модон гүүрэнд хэрхэн яаж ажиллаж, яаж засвар ажилтыг хийж явсан гэдгээр бас онцолж ярих гэж бодлоо. За нийтдээ бол одоо Төв аймгийн маань хариуцсан ажилласан хүний дурс тээврийн одоо замд бол одоо олон тооны бол модон гүүрүүд байдаг байсан. Тэрнийхээ бол засвар ажилтыг бол жил болгон одоо хийж, бэлэн байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ өвлийн одоо улиралд бол одоо засвар ажилтуудыг бол хийж ирсэн. Миний нэг хэдэн одоо бурхан багш гэж ярьдаг юм да. Тийм одоо жолооч нар бол нэлээд хэд байсан. Тэд нар би одоо анх эхлээд тэдэн дээртэй цуг ажиллаж байх хугацаанд бол тэд нар цай хоол, орон хоолын трейд чал сайхан унтаж амраал хэвтэл дэмиймээрээд байж хаад надад бол тийм зам гарддаггүй байсан. Яагаад өгтөн зэрэг надад өгсөн тэр сонсмол маань нэрээс засвар их хийлэгддэг амрах заяа үзүүлдэггүй. Би тэрнийхээ төмөр утас муцаар одоо пресс дээр үед бол Оросын пресс боодлын утас гэдэг байсан. Тэргээр хэлхээгийн баргалж арис мерсийн одоо боож багалсан тийм гагнуур магнуураар тогтоосон байсан. Тийм л юм би эдэлж хэрглэж байгаа л тэрнээсээ би их юм сурсан доо. Ер нь надад эдгээр шиг нэг ингээд амраад төвчээрдэг цаг олдох болов гэж бодож байсан. Би тэрнийхээ буянгаар одоо хөдөлмөрлөхөө хүчээр би ослогоо мандаа онц тээвэрчин энэ сайхан одоо улсаас өгдөг шангуу хүртэж одоо сайхан ажиллаж байлаа. Энэ хугацаанд одоо миний багш болох хоёр сайхан багш бий. Нору самбуу Даштава гэж хоёр сайхан одоо тэр хоёр бол одоо насаараа тэргээрсэн сайхан борлууд нэг нь одоо бурхан боллоо. Одоо нэг нь одоо бас өндөр настай надаас нэг 4 ах байгаа. Би одоо 82 настай. Намайг механикаар ажиллаж байхад манай жолооч механизмч гэж их дуршлагтай ажилдаа их үнэнч махрон ийм одоо дуршлагтай хүмүүсүүд байсан. Төрийн шимжаан
хат очрын гооруу, дулмын содном пил, жигжид оргийн жинхүү энэ төр гэл одоо бүр олон жил энэ байгууллагыг анх үүссэн цагаас нь эхлээд ажиллаад ингээ ажилдаа бүр дадлагшаад ингээд их үнэнч ажилдаг ийм хүмүүстэй хамт ажиллахад анх сургууль төгсч ирсэн надад бол их урам зориг хайрлаж надад одоо эцэг эхний зөвлөгөө өгч тэднийг би дагаж одоо энэ ажил сурсан хүн баг юм. Би энийг дандаа ярих дуртай. Тэр анх одоо надыг ажилд энд одоо энэ механикийн ажил хийж байхад манай одоо автозамын домогтхон Дамбадавг гээд одоо мундаг хүн мастер даамлаар ажиллаж байлаа. За тэгээ удуулдарж гэж байлаа. Юу явсууч одоо төрүүлээд энэ замын байгууллагатаа замынхаа мэргэжлэр ихэд ажилдсан Ширнэн гээд мундаг мастер байлаа. Чулуун, Санжаа энэ төр гээд одоо тэр хүмүүсүүдийг одоо хөдөөгөө ажиллаж байхад яаж ажиллах ёстой юм? Яаж хамт олонтой сайхан байх ёстой юм? Хамт олонны дэмжиж тусцаар яаж авах ёстой юм гэдгийг тэд надад зааж өгсөн. Би түүгээр л одоо тэр анхны тэр юугаар л өнөө өдий хүртэл одоо хүмүүжиж ажиллаж яваа. Тэд надад одоо их сайхан зүйл үлдээсэн юм байгаа. Би энийг одоо зориуд хэлмээр байна. Энэ компанид би олон төрлийн ажлыг хийсэн. Гараашин даргын хийж хамгийн анх бол бас тэр шиг сонин түүх байдгийн. Манай мөн ээж амьд сэргэн ах үед жагаа дарахтай нэг өдөр гудамжин таарсан байгаа. Тэгээ энэ норвд нөхөр манай хүү одоо ажилгүй лавл 2 жил болчихлоо. Тэгээ энийг та нарыг ажилд авахыг бодооч гэж. За тэгээд би нэг өдөр төвд гүйжсэн чи нэг хүн тараа хэлдгийг таныг жаргал сайхан дараа дуудаад байна. Та нэг очоо уулзаад. Би тэгээд конторт нь яваад ирсэн захирлын зүйл хуралдаж байгаа болтой. Үүдэнд нь одоо тэрвийн хүний нөөцийн ажилтан Сэргэлэн Бат гэдэг хүн сууж ин. Та нэг хин гэдэг үү? Намайг норуу гэдэг гэсэн. Тийм үү. Таныг чинь хурлаар орохгүй. Таныг угаасаа ажилд автсан байгаа. Таны гараашийн ашиглалтаар ажилд автсан байгаа. Та зүгээр л ажилдаа ор гэдэг. Өнөө хурал мурлаар ордог ч байдгүй ингээд ажилдаа орсон. Тэрнээс хойш энэ компанид би гараашийн ашиглалт, гараашийн механик, гараашийн даргаар нь одоо сүүлдээ энэ компанид засчгаад 2006 оноос хойш энд одоо би автозамын инженерээр ажилласан. Янз бүрийн хөлбөрөгч чадвартай байсан юм уу яасан олон талын л ажил хийлээ. Лос Жилтмугай миний одоо хайрт дарга нөгөөс багш маань тэтгэврт гарах болоод ингээд өргөдөл дээр би одоо гал удрахыг орондоо тавьмаар байна гэдэг. Ийм өргөдлийг бичиж тэгээ би энэ байгууллагын одоо зам анги гэж байсан энэ зам барилга ашиглалтын хонтоор гэж одоо хонт шинээр барилга барьдаг тийм одоо хэмжээнд хүрсэн тийм одоо хүчин чадалтай болгож болох үед нь би анхны дараагаар нь тавьжсэн. За ингээд анхны дараагаар нь ирэхэд Сэдэн Балжимын байж угаад автозамын ерөнхий газар шилжээд одоо энэ автозамын адил биш гэж мундаг том инженер байгаа, өдөрт ажилтан байгаа. Тэр адил биш нь Оросд автозамын сургууль төгсөжсэн жоохон залуу миний инженерээр ирж байсан. Тэгээ машин механизм, таныг төхөөрөмж, ажиллах хүч, мэргэжилтэн ажилчдын тоо эрс нэмэгдэж. За ингээд шинэ барилга барих ажилд орсон биднээс. Тэр шинэ барилга маань Улаанбаатар 100 модны хатуу хүчтэй замыг шинээр барьж 5 жилийн дотор ашиглалтанд өгч. 100 мод Улаанбаатарын хатуу хүчтэй зам бол нийтдээ 17.5 км ийм зам барьсан бид нэр. За энэ зам бол Монгол улсын нийслэлийг аймгийн төвөдөө хатуу хүчтэй замаар холбосон хамгийн одоо анхны аймаг юм байгаа. Энэ ажлыг Төв зам компани хамт олон гүйцэтгэсэнд туйлын их баяртай байдаг. За бид нэр одоо Төв аймгийн хариуцлага зам дээр замын эхлэл дээр ирж байна. Тэргүүний голын гүүрнээс эхлээд аймгийн төв ортол энэ Төв Азаа компани үүсдэг. Энэ зам бол их түүхтэй зам л да. Энэ бол Монгол улсын хэмжээнд нийслэлийг аймагтай аймгийн төвтэй холбосон хамгийн анхны автозам. Хатуу хүчтэй замаар. За 1985 онд ашиглалтанд орсон зам. Энэ зам бол одоо тэгээд 2014 онд шинжлэгдсэн. 1985 оноос өмнө бол энэ зам бол
тийм сайжруулсан хөрсөн тэгээд дээр нь хайрган зам байсан. Маш их хэцүү. Улаанбаатараас Төв аймаг ороход цаг 30 минут явдаг байлаа. Сүүлийн машин шүү дээ. Түүнээс ачааны машин бол нэг 4 цаг орчим явдаг. Ийм байсан. Тэгээ 1985 онд энэ зам ашиглалтанд орсноор Төв аймгийн ард иргэдэд бол одоо талд бүрийн л одоо ач холбогдол бий болсон доо. Одоо бидний явж байгаа энэ зам бол Төв аймгийн Төв Азагийн одооны хариуцж байгаа замын нэг нь А0201 гэдэг дугаартай Улаанбаатар Мандлгов чиглэлийн улсын чанартай зам. Энэ бол 230-30 км зам байна. За энэ хугацаанд бас биднээс нэг том ажил юу гэхээр зэрэг сангажхын тарай тээврийн ажлыг хаягдалгүй болгох, шуурхай болгохын үүднээс одоо Бартаа саадыг их арилгаж онхор жалга газаргуудад нь турбоо хоолой тавьж хайрган зам барьж одоо Аадгайн давааны зам байна, Угтаалын Мануулт Ятуутын зам байна. За энэ Батсан бүрийн зам байна. Ингээд бүгдийн замуудад бид хайрган уршилтай замуудыг барьж ашиглалтанд оруулж, за тэрний гадна одоо энэ олон гүүр, модон гүүр биднээс тэр үечээд төмөрхтан гүүр сөөхөн дандаа модон гүүр барьж ашиглалтанд ордог байсан. Батсан бүрийн олон модон гүүрнүүд байна, Лүнгээ модон гүүр байна. За Мөнгөн мөртийн модон гүүрнүүд гэл ингээл Эрдэнэ, Баян жаргалын Хөмөлтийн гүүр гэл ингээл том гүүрүүдийг засварлаж, байрж ашиглалтанд ордог. Тэр гүүр барьж яхад намайг дарга байхад тэр гүүр барьж яхад мундаг мужаанууд байсан. Содномгой гэх, Мажиггой, Эргцэнгой энэ төр гэл одоо байсан. Тэд бол одоо ер нь модон гүүрийг тархалдаг улсууд байсан. Биднийг ажиллаж байх үед бол тэр үед бол одоо 60 70 80-аад оны үед чинь одоо экскаватор гэдэг чинь одоо нэг тороосон удирдлагатай нэг хөл гараараа ингэж ажилладаг. Тэгээд онгоолгож хаагддаг, чараага ингэж удаадаг, дэндэг чинь тийм дугуйн дээр 4 дугуйн дээр дэндэг чинь тийм л одоо экскаватород ажилладаг байлаа шүү дээ. Одоо нэг бол одоо нэг жижиг Белорус трактор Юмз гэдэг трактор, тийм трактор, жижигхэн трактор. Механизм гэх юм бол одоо ерөөсөө тэр төрдөг трактор нь тороос удирдлагатай 900 гэдэг трактор байдаг байлаа. Тэргээр одоо газар шороогоо энэ одоо нэг бол одоо нөхөн зойрон дээр ийм хийж байгаа дээгүүр нь хаалтайгээд доошоо шороо унагадаг, тийм дээгүүрээ бульдозерээр хурж ирдээр доогуур нь сонсмоор оруулж байгаад дээрээс нь бөмбөрөө шороо төрж бас дээрээс нь ачдаг тийм механизм бас гараараа хийцгээдэг. Гүүрэн дээр болохтой зэрэг бид тэгж л ажиллаж байсан. Дийлэнх ажлыг бол ер нь бол одоо гар ажиллагаагаар л хийдэг байсан л та. Ер нь бол техник тоног хөрөмжөл бас сүүлийн үед л одоо ингээ хангалттай болохоор тухайн үед бол ер нь одоо энэ гар ажиллахад амгаалсан цөөхөн тооны тоног хөрөмжүүд машин механизмуудыг бол ажиллуулдаг иймэрхүү байдалтай байсан. Ер нь л гар ажиллахад зөнхөлсөн. Тухайн үеийн одоо ажилчид гэдэг бол одоо ер нь л биеийнхаа сайтай одооний одоо нөгөө янз янзын төмөр өргөд биеийнхаа сайтай байгаа залуучуудаас тутахааргүй бие хаатай ийм л залуучууд ажилладаг байсан. Техник хүмүүс байсныг одоо дотоод нөөц болцоогоор манай тэр механизмчдын оператор чангууч ястай одоо нэг механизмыг 2-3 гэрээ дээр өргүйцэтгэдэг ажилладаг байсан. Энэ урах зурааж байхад одоо манай Төв аймаг чинь улсад нэгдүгээрээр эзэлж Төв аймгийн төвд чинь өстөдөө энэ төр чинь одоо будаага үр тариагаа болгож байсан юм шүү дээ. Тийм хурц авдаг байсан. Тэгээ улсын хэмжээнд нэгдүгээр байранд орж Төв аймгийн одоо урах зураатын ажлыг сайн хийж одоо байна гэж манай замын хамт олон одоо шатаа юунаас улсын урсан хэмсэн жамин генералаас чагнад одоо удаадараа хөтчихсэн. Ийм хамт олон. Бид нар бол Японы компанитай зэрэгцэж Японыхд бол Баян даваанаас Эрдэнэ цөм хүртэх зам баг уралдаантай юм шиг ажиллаад Баян давааны замыг бол бид нэр 1 сарын өмнө ашиглалтанд оруулж байлаа. Японых нь 13-15 км замаа 1 сарын дараа оруулж байсан. За энд одоо зүгээр дурсамжтай ч юм уу одоо залуу үед бас нэг юутай юм хэлэхэд тэр Японы тэр 1 сарын дараа ашиглалтанд оруулсан компани захирал ерөнхий инженер хоёр нь шүүлдэн надтай уулзаад танд яасан 1 сарын өмнө ашиглалтанд оруулсан гэд арга хэмжээ авсан уу гэж асууж ирсэн. Минами-сан. Тэгсэн чинь үгүй яалаа надад арга хэмжээ аваагүй. Намайг харин 1 сарын цалингаар шагнасан гэсэн чинь их гайхаж байсан. Яагаад гэвэл манай Японд бол 1 сарын өмнө ашиглалтанд оруулах юм бол төлөвлөлтөө буруу хийсэн.
гээд арга хэмжээ авдаг юм. Танаа тарин шагнадаг юм байна. Бас их сонин тогтцоо юм. Бас одоо ярмаар юм байна энэ гэсэн маягтай юм ярьдсэн. Энэ бас сургамжтай юм байлаа. Тийм учраас төлөвлөлт, цаг, нар гэдэг юм бол одоо хамгийн чухал автозамд бол маш их чухал хэрэгтэй юм байна. Төв замынхан маань 1964 оноос нийт 60 жилийн туршид зөвхөн зам хэрэглэгчдийн төлөө зөвхөн хариуцсан замаа байнгын бэлэн байдалд байлгахын төлөө бүх нөөц бололцоо хүч чадал, оюун ухаан, эрдэм боловсрол юу байдгийг бүгдийг зориулж ирсэн ийм хамт олон. Тийм учраас энэ хамт олон бол нийт хийсэн 60 жилийнхаа туршид хийсэн ажил үйлсээрээ байнга үрд бахархаж явах эрхтэй ийм хамт олон юм шүү. Тус компаниуд 40 гаруй машин механизм тоног төхөөрөмжтэй 30 гаруй ажилтаа албаа хаагчтай 2.7 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр жилдээ бол 3-аас 4 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэдэг томоохон аж ахуйн нэгж болж болон Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайрын өнгөрөх Улаанбаатар Мандалгав чиглэлийн 147.7 км, өндөр дов 100 мод чиглэлд 29 км автозам, Улаанбаатар Хөшгөө хөндөй чиглэлд 32.3 км тууш автозам, орон нутгийн чанартай бол 36 км автозам, нийтдээ 245 км улс болон орон нутгийн чанартай автозамын засвар ашигтыг хариуцсан ажиллаж байна. Зам барих гэдэг бол нэг ойлголт юм тийм. Барьсан замыг арчлан засварлана гэдэг бол ерөөсөө л яг зам бариад маргаашнаас нэглэлт одоо зам арчлах, засварлах ажлуудыг бол хийж гүйцэтгэдэг ийм ажил. Энэ нь бол ерөөсөө 24 цаг жилийн 4 өдрөлд хийгддэг ажил нь бол замын арчил засварын ажил гэдэг. Зам барилгын ажил бол ерөөсөө өрн дулааны ажил өдрөлд хийгддэг ийм ажлууд юм байна. Онцлог нь бол ерөөсөө л ийм автозамын салбарт анх удаа аж ахуйн тооцоот туризм бригадуудыг бид бас зохион байгуулж мөн одоо би өөрөө удирдах ашиг орлогоо тооцож байгууллагатайгаа туризм гэрээ байгуулан ажиллаж ирсэн. За энэний үр дүнд одоо тухайн үедээ л ажилтны авч ирсэн одоо цалин орлого нэмэгдэж амьдрал ахуйн нь бол тодорхой хэмжээгээр мөн одоо бас дээшлж ирсэн. За үүний үр дүнд объектуудыг бас хугацаанаас өмнө барьж бол ашиглалтанд оруулж ирсэн ийм агуу туршлагатай хамт бол байнамаа. Манай замын салбарт ер нь хамгийн түрүүнд яригдж байгаа асуудал чанар, технологи хийц байна. Манай байгууллага маань болохоор олон улсын чанартай замын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал, урсгал засварыг бол хариуцаж ажиллаж байна. Энэ байгууллагт ажиллах хугацаанд бас үе үеийн ахмад замчид, Монгол улсын зөвлөх инженер зэрэг хүмүүсээс бас олон жилийн дадлах туршлага бас хуримтлуулж ажиллалаа. Үүнээс ингээд дурдах юм бол одоо аав ээжийн маань үеийн зам барилга ашиглалтын конторын дарга Галбаатар Ухаа, Дамбадаваг, Цэрэндоржийн Жаргал сайхан дарга Имганбаатар захирал Монгол улсын зөвлөх инженер ажиллавч инженерүүдээс бас суралцаж энэ мэргэжлийг ер нь өвлөж аав ээж энэ олон ахмад замчтаас бол өвлөж авсан. Монгол улсын хэмжээнд нийт одоо 15,000 орчим улсын чанартай автозам бол ашиглагдж байна. За үүнээс бол нийтдээ 7,500 орчим хатуу хүчтэй автозам ашиглаж байна. Үүнээс бол одоо Төв аймгийн бол замсрын байгууллага маань нийтдээ одоо 200 гаруй км хатуу хүчтэй автозамын ашиглалтын бэлэн байдлыг хариуцсан ажиллаж байна. Ер нь автозамын ашиглалтын бэлэн байдлыг хариуцсан ажил маань нэг чухал ажил. Ард иргэдийг одоо автозамаар ажил тогтоож орчуулах, аваар усгүйж орчуулах үүргийг бол хүлээсэн. Жилийн одоо 4 үйлрэлд энэ одоо үүргийг хүлээж ажилтгаараа бас их хариуцлагатай ажил гэж боддог. Тэгэхээр одоо энэ хариуцлагатай үүргийг бас хариуцсан ажиллаж байгаа манай Төв Азаа компани маань бол улстай бас олон хариуцлага байгууллагуудаас бас шилдэг байгууллагуудын бас игнэнд бол ажилладаг. Энэ утгаараа бас нэг хамт олноор үргийн үед бол бахархаж явдаг юм аа. За би энэ компанид 2004 онд анх эзлэн гараа энэ автозамын салбарт анх үл тавьж эхэлсэн. Тэгэхэд манай компани 40 жилийнхаа золгож исэн. Энэ компанийнхаа 40 жил, 50 жил, 60 жилийг үзэж байгаадаа бас маш их баяртай байна. За би энэ компанид одоо нэрвэн ажил хийдэг. 2018 оноос эхлээд би үйлдвэрчний орон даргаар анх ажиллаж эхэлсэн. Үйлдвэрчний орон дарга болсноос хойш ажилтныхаа нийгмийн асуудал шийдэж одоо хүртэл явж байгаа. Хамтын гэрээ одоо ямар л бичиг баримт бүрдүүлж ямар л ажилтныхаа
төлөө явах ёстой. Тэрийг бол одоо хийж ирж байгаа. Манай ажилчид бол мэрэгжлийн чадварлаг ийм ажилчдаар одоо хүртэл хүрээлэлээд явж байгаа. Анх 2006 онд тэргээс халагдаад энэ байгууллагт анх ажилд орж ирсэн. 6 оны 6 сард ажилд ороод замчнаар ажилд ороод тэгээд тэрнээс хойш механизмын курст яваад механизмчин болоод 2008 онд автогрейдер анх бариад тэгээд түүнээс хойш одоо хүртэл автогрейдерээ барьж байгаа. Одоо тэгээд энэ замын байгууллагт ажиллана гэдэг чинь ер нь их буянтай ажил. Замыг би чи зам дагаад одоо 18-9 жил ажиллаж байна. Замын ажлын хүнд нь гэх юм бол одоо тэгэл бид нар чинь өвөлч бай 100 ч өдөр шингүү. Тэгэл замаа бэлэн байлгаж ард иргэдээ замаараа чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд өдөр шингүү бэлэн байдалд ажилладаг. Тэгээ ер нь хүндгээд хойш суугаад авах юм бол ер нь хүнд ажил. Тэрнийг тэгээ дотор нь ороод хийгээд яваад өдөө хүртэл ажилласан юм чинь тэр чигээр нь сайхан ажиллаад явна. Яг энэ замд ажиллаж байгаа нөхцөлд бол ар гэрийг асуудалгүй аавж ийн гэдэг чинь сайн хантай улс хурлын замаар олон жил ажиллаж байгаа да. Төв Азаа төрөмж төвцөөд компанид 2014 онд анх ерөнхий нэгтлэнгаар ажилд орсон. Одоо хүртэл ингэж ажиллаж байна. Одоогийн байдлаар бол одоо үр авлаггүй шилдэг татвар төлөгч болж ажиллаж байна. Засвар арчилтын компаниудыг эргээг жил болгонд өгнүүлдэг. Засвар арчилтын компаниудаас ерөнхийдөө бол манайх эхний 3 байрыг ерөнхийдөө алддаггүй. Жил болгоо ерөнхийдөө бол төлөлгөө гэрээг бол сайн дүгнүүлдэг. Санхүүгийн хувьд ч гэсэндээ ерөнхийдөө бол сайн дүгнүүлж жил болгон 1-2-ыг бол ерөнхийдөө алддаггүй. Одоо манай Төв Азаа компани ер нь цалингаараа бол одоо Азаа компани 20 Азаа компаниас нэгдүгээрт байдаг. Цалин өндөртэй. Хангамжийн хувьд ч гэсэндээ өндөр ажилтдаг манай компани. Мэргэсэн нэгтлэн бодогч Баян Туулна компани өөр авлаггүй эдийн засгийн зорилттой төвшинг биелүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд Төв Азаа төрийн өмчит хувьцаат компани нь жилд дунджаар 30 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж ирсэн байна. Компани нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дотоод журам, хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж, байгууллагынхаа ахмадууд болон ажилтнуудыг Улаанууд, Чэжүү, Утаагүмбэн, Манжуур зэрэг гадаадын орнуудаар Хөвсгөл, Өмнөгов, Архангай, Өвөрхангай зэрэг аймагуудын байгалийн үзэгсэнд газруудаар дотоодын аялал зохион байгуулж, Ахмадын баяр, цагаан сарын үеэр нэгдсэн уулзалт, золголтыг тогтмол зохион байгуулдаг. Компани Ахмадын хороо 56 ахмад замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цалингийн сангийн 3%-аар жил болгон сан бүрдүүлж ажилладаг. Альва байгууллагын эдийн засгийн чадамж нь түүнийг удирдах байгаа санхүү, тооцооны ажилтнуудаас шууд хамаардаг. Компани 60 жилийн хугацаанд олон санхүүжид ерөнхий нэгтлэн бодогчоор ажиллаж байсны дотроос Энерт Цэрэн, Хандмаа, Монголын мэргэсэн нэгтлэн бодогч Оюун Эрдэнэ, Баян Туул, мөн тооцооны Нябо, Эрдэнэ Цогт, Цэдэв Дорж, Саран Туяа, Мөнх Цэцэг, Соёл Эрдэнэ, Эрдэнэ Цогт, Ган Цацрал, Эдийн засагч Найдан, Гэрэл Маа, Хүрэл Цэцэг, Нярав, Чанцал, Должин Сүрэн, Лам, Мегмаржав, Анх Баяр, Бат Тулга, Оюун Тунгалаг нарын санхүүгийн хамт олонны оруулсан гавьяа их билээ. Нам Батмөрийн Батхангай гэдэг. Би 2015 онд Төв Азаа төрийн өмчит компанид жолоочоор ажилд орсон. Манай бол энэ компанид яг насаараа ажиллаад 1984 онд ажил амьдралынхаа анх гараа хэлсэн сая юм байна тий. Тэгээ манай бол дэвтгүүр суудлаа энэ компанид ажиллаж дэвтгүүртэй ажиллаа. Манай ээж болохоор замчингаас материалын инженерийг 2010 он хүртэл энэ компанид ажиллаад нийт манай ээж бол замын салбарт 30 жил ажиллаад дэвтгүүртэй гарсан. Нөгөө хамт олонтойгоо эвсэг найртай тэгэл хамт олонныхаа ур амьсгалаар ингээд энэ олон хүний хүчин хөдөлмөрөөрчл өдөө зэрэгтэй ингээд нэгэн бие сэтгэлээр нэгэн хамт олон болж ажиллаж байгаадаа их баяртай байна. Ер нь хамтын гэрээнд манайх бол доктор шууршилтай ажиллахын тулд 1 жил ажилласан хүндээ тогтмол сар болгон цалин дээр нэмэж удаан жил ажилласны нэмэгдэл гэл орон гэрээ сайжруулах, эрүүл аюулгүй ажиллах нөхцөл одоо хабын одоо зардлыг өндөрсгөж ажиллах нөхцөл хувцсаар бол хангаж ажиллаж байгаа. Төв Азаа компани 2022 оны 3 сараас эхлээд механик инженер албан тушаал дээр ажиллаж байгаа. Өмнө маань аав маань энэ 1989 оноос хойш 30 жил Төв Азаа компани жолоочоос механик хүртэл ажиллаж байсан. Аавынхаа мэргэжлийг өвлөөд энэ компанид одоо ингээд 3 жилдээ ажиллаж байна. Төв Азаа компани А40, А02-1, А25 чиглэлийн улсын чанартай болон олон улсын чанартай автозамуудыг хариуцсан ажилладаг. Тухайн замуудын бэлэн байдлыг хангахад техник хэрэгслийн
бэлэн байдал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв Аз компанид 30 нэр төрлийн тусгай зориулалтын машин механизмаар замын бэлэн байдлыг хангаж ажилладаг. За манай хамт олон хариуцсан улс улаан орон нутгийн чанартай авто замын бэлэн байдалд барих хариун үйлсээ амжилттай хэрэгжүүл жилийн 4 улиралд автовэрийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зам хэрэглэгчдийг ая тухтай зорчих нэр төртөө үүргээ биелүүлж 2023 онд зорилт төвшингээ 142-оор биелүүлэн энэ салбарын хэмжээнд бол 3 дугаар байр эзлэн улс орныхаа эдийн засаг нийгмийн хөгжилд бодиттой хөв нэмэр оруулан татварын хөл тогтоомжийг биелүүлж Төв аймгийн бол шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгана ажиллаж байна. За эдгээр амжилтыг бүтээхэд замчин хамт олон болон тэдгээрийн гэр бүл за бизнесийн хамтран ажилладаг компаниудын туслах дэмжлэг бол маш их байсан. Ажиллах явцад бол манайх удаа дараа ер нь жил дараалал дандаа шилдэг байгууллагыг авж байгаа. Шилдэг аюулгүй ажлыг хангагч байгууллага, шилдэг үйлдвэрчний хороо, шилдэг эрэгтэй ажилтан, эмэгтэй ажилтан, шилдэг идэвхтэн сонгуультан гэх мэтчлийн шагналуудыг бол жил болгоо авсаар ирсэн. Монголын автомчин үйлдвэрчний холбооны дээд шагнал замчны алдраар манайх одоо 5 ажилтнаа бас ингээ ажлынх нь үр дүнг харгалзаад идэвхжүүлээд удаан энэ компанида удаан жил ажиллах боломжоор нас дэмжиж ажиллаж байгаа манай хамт олон. Ер нь бол би энийгээ сайн ойлгодог. Нэг нь байхгүй байхад нөгөөхийнхээ ажлыг нөхөж хийдэг. Ийм хамт олон жил болгон авто замын салбарын уралдаан тэмцээнд манайх идэвхтэй оролцдог. Дандаа шилдгийг авдаг. 1 2 дугаар байранд ордог. Байгууллагынхаа ажлын үзүүлэлтээр бол манайх дандаа эхний 3 дугаар байранд шалгардаг. Ийм сайхан хамт олон байгаа. Би 2023 онд болохоор төмөр комментийн сургуулийг төгсөөд энд болохоор 23 оны 9 сарын 7-нд хамгийн ажил амьдралын хангараг энэ компаниас хэлсэн. За би энэ компани хаа байж ажилладаг байхгүй. Тэгэхээр би ер нь бол ажилчдынхаа нөгөө нэг одоо энэ ажлын нөхцөл байдлыг ер нь бол захирлуудтайгаа зөвшөөрөлцөөд аль болох боломжтой ер нь бол аль талдаа нөгөө нэг нийттэй байдлаар ер нь шийдгэж хичээдэг. Тэгээ манай байгууллагын хувьд бол илүү нийтэж ингээд ер нь бол илүү ярилцдаг хоорондоо. Тэгээд бас ингээд хэдийн ажил маань маш олон цаг ажилладаг, хүнд нөхцөл байдалтай ч гэсэн дотроо нөгөө хамтын ингээд байгууллагынхаа уур амьсгалаар илүү гоё ажлаа аз жаргалтай хийдэг. Одоо замын шуурхай ажлын хэсэг гэж тээвэрчид, жорчигчдын одоо өвөлийн цассууднаар зуны улс бороо үерээр одоо саадгүй жорчуулахын тулд тухайн оны одоо 11-р сарын 1-ээс дараа оны 4 сарын 1 болтол одоо шуурхай ажлын хэсэг гэж гардаг. За миний одоо гол гарч ирсэн газар бол Ногоон даваан шуурхай ажлын хэсэг. Энэ хэсэг дээр одоо нэг 4 замчин, 2-3 механизмчин, тэгээд нэг инженер ийм бүрэлдэхүүнтэй 8-9 хүний бүрэлдэхүүнтэй гардаг. Тэгээд Ногоон даваан хөдлөл 97-8 үед бол засмал зам тавигдаагүй шорон замтай байсан учраас маш их хүндрэлтэй. Нэг шуураад одоо замын хоёр талд, замын урд тал тэр ард тал тэр 100 гаруй машин одоо ингэ цасан суугаад хоригдоо зогсчихдаг. Нөгөөдгийш одоо бид нэг грейдер, нэг ковш, тэгээ нэг үйлчлэгээний машин 4 замцныхаа хүчээр тэр олон машинууд чинь чавраас цаснаас татаж гаргахын гаргаад нэг эгнэнд байрлуулад тэгээд дагуулад одоо давааны ингрээс 100 гаруй машиныг давааны ингрлүү арлуу давуулна. Ард нь бас 100 гаруй машин хүлээгээ байж байгаа зам онгойхыг. Тэгээ нөгөөдгч нь зам онгойгоод бас 10 км яваад очингууд нөгөө машинууд чинь зөөрөөд гардаг. Тэр чи одоо нэг өдрийн ажил болохгүй шүү дээ. Хамгийн багадаа тоосвол 2 өдрийн ажил болно. 2 өдөр замдаар саадсан тэр 200-аад машин чинь саадгүй орчуулдаг байлаа. Тэгээ тэр машинууд нь цөмөрөө нэг игнэнд явахгүй. Тал тишээ дураараа яваад тал газар болгонд очиж сасан суудсан байна. За энийг одоо төмөн чирхийн чирээ голдрохын голдраад нэг игнэнд оруулдаг. Урд нэг ирээдрээр замыг гаргаад тэгжил давуулж тэр Ногоон даваар шууд дундгуу өмнө говийн хамаг машинууд хамгаж орчигчд автобус ийм юмнууд одоо тийшээ явуулдаг. Тэр замаар давдаг байлаа. Манай Төв аймагчинд анх эхлээд энд зам байхгүй байх чинь нэл дэржигнүүртэй шорон замаар чинь машинууд дуртай замаараа тажигнуулж угаад л хотордог гэсэн. Одоо бол ихтэй сайхан болцсон. Зам бол одоо чөлөө тоож одоо замгүйгээр одоо амьдрал одоо үргэлжилж ирний цаашаа ерөөсөө ер нь замгүй бол ер нь хөгжил байхгүй л дээ. Тэр бол ойлгомжтой. Одоо нэг жилийн одоо ажлыг бол юу одоо бараг 1 сард хийж байна.
техникийн хүчин чадал, технологи маш сайхан байсан. Тэгэхээр бол бид одоо бол замыг яаж хийвэл хийх байна. Одоо бол сүүлийн олон улсын стандартын дагуу манай байгууллага одоо энэ жил 60 жилийнхэн одоо хийж байгаа байгууллага. Үндсэндээ 160 одоо энэ социализмын үеийн автозамын салбар үүсчихснээс хойш өнөөдрийн одоо 60 жилийн улсад бол автозамын салбар үүснээ 95 жилийн хойш байгаа жил шүү дээ. Энэ хугацаанд одоо ингэж байдаг боломжтой ажиллаж байсан ийм хамт олоо. Одооний орж иж байгаа залуучууд минь бас өөрсдийнхөө ажиллаж байгаа ажил байргийнхаа үүргийг бол 100% сайн хангалттай биелүүлж чадж байгаа болохоор энэ хамт олон энэ зэрэгтэй одоо өдий зэрэгтэй ингээ ажиллаж байгаа. Би бол энэ компанид 22 жил ажиллаж байна. 22 жил ажиллахдаа бол замч хийж илаа, тоогооч хийж илаа, хаана л хийн хэрэгтэй байна. Тэр бүгдийг бол хийж явсан. Тэгээ тэрүүгээрээ бол бахархаж явдаг. Одоо энэ зам дээгүүрээ явхад энэ манай ажилчид хийсэн, бидний хийсэн зам шүү гэж бахархаж явдаг. За манай Төв аймгийн автозамын цэцрийн байгууллага маань Монгол улсын автозамын салбарын хэмжээнд болон тэр дундаа автозамын цэцэр арчилтынхаа байгууллагуудын донд бол тэргүүний шилдэг байгууллагуудын игнэнд бол байнга явдаг. Энэ маань бол үе үеийн одоо удирдлагуудтай бол салшгүй холбоотой гэж миний хувьд боддог. Тэрний бас тод жишээ нь бол одоо манай Төв аймгийн зам цэцрийн байгууллагаас төрж гарсан инженер техникийн ажилчид, заавчид, жолооч, механикчид маань бүгд одоо Монгол улсын автозамын салбарт амжилттай бүгд бол сайн сайхан явж байгаа. Ийм ч учраас би бол одоо Төв аймгийнхаа зам цэцрийн байгууллагаар бол хаач одоо бахархаж ирж явах дуртай байдаг. Төв аймгийн Төв замын компани бол зах зээлийн үед ч тэр төвлөсөн төлөвлөлт эдийн засгийн үед ч тэр өөрийнхөө урдаа тавьсан үндсэн зорилгоосоо ерөөсөө гажиж байгаа. Одоо жоохон тооцоотой бригадыг анх удаа автозамын салбарт бол манай Төв замын компанийн одоо зохион байгуулж байлаа. Юу Америкийн Топсил гэдэг бодис. Дараа нь тэр Данхар Баатартай хамт бид нэр зам тоос хөдөлгөх үйл ажиллагаа гэв. Дараа нь бол одоо бид нэр шилбэл Шохоо цагаан булгын шохоогоор замын далан бэхжүүлсэн. Одоо энэ бол Баян дагаа чиглэлийн замд одоо агуутын хөтөл одоо нэг Чингис хааны мөртөө шүү дээ. Тэрний наа талын зам дээр замын далан бол шохоогоор бэхжүүлж байгуулсан. Энийг бол Төв аймгийн замынхан хийсэн. Тэгээ модон гүүрэн дээр бид нэр бол анх удаа шивлэрийг модон гүүрний нэг тулгуурыг хасч хаяад дандаа тэрнийхээ оронд дам нуруугийн шивлэрээр хийсэн ийм үйл ажиллагаа анх удаа хийж байлаа. Төв аймгийн нийт замыг бол тэмдэглүүлэх ажлыг бол бид нэр хаягдсан уурын зуухны тоогоо ашиглаж одоо хийж байсан. Энэ бол одоо их хэмнэлттэй ийм болсон. Гэх ер нь их олон юмны анхдагч. Улган аймаг одоо Монгол улс дэх анхдагч гэдэг юм бол автозамын салбарт манай Төв аймаг бол олон юмны анхдагч юм байнамаа. Дарга байсан талигаач жаргал сайхан дагаараа их багтдаг мөн одоо ажил амьдралыг минь өдий зэрэгтэй хүрэхэд багшиж ирсэн ажил инженер Ганбаатар инженер Дамтаг инженер энзэн дэрж дарга энтертэй бол одоо хандмаг шинтертэй бол талхаж явдаг. Тэгээд миний үеийнхэн бол бас тухайн энэ компани бас томоохон бүтээн байгуулалтын цаг үед хамт ажилласан маш олон найзууд байдаг. Өнөөдөр бүгдээрээ автозамын салбарт нэр хүндтэй бас тодорхой хэмжээний авиа шагналтай тийм хүмүүс байдаг. Одоо дурдхад одоо олон хүн дурсагтнаа. Тэгэхээр манай үеийнхэн миний дээд үеийнхэн одоо тэгээ миний дүүнэр тэр бүгд одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ түүхт байгууллагын маань анх ажил хөдөлмөрийн гараа эхэлсэн түүхт байгууллагын маань 60 жилийн энэ 2024 он тохиож байна. Энэ ажлыг одоо сайхан зохион байгуулахын тулд тус байгуулж ирсэн үе үеийн замчид эдгээр хэрэг ажлууд бас хамтран зохион байгуулж байгаа. Энд бас оролцсонтой их баяртай байгаа. Одоо энэ сайхан ажил хийсэн ирсэн манай замын байгууллагын хамт олондоо би одоо хүртэл баярлж явдгийг. Одоо өндөр настунгуудаа хүлээж авна, үе хүлээж авна, туслан биднэрт юу хэрэгтэй байна гэж асуудал авалж бидний одоо санаа сэтгэлийг сонсон их юм үзүүлсэн. Урагшаага Бээжин, Хөхөт, Утаагумбан, хойшоогоо Итгэл тамб тэгээ баруун аймагуудын үзэгсэлэн газруудаар энэ настан боордууд эднэрийг бол нэлээд их олон удаа авч явсан да. 1997 онд тогоочоор анхудаа Баян даваанд ажилд ороод тэгээ 98 онд замчин болоод манай нөхөр гэрээдрийн жолооч Батбаяр гэдэг хүн өөр хүүхдүүдтэйгээ бүгдээрээ эндээс амьдралынхаа гарааг холбож хүүхдүүд маань тэгэл биднүүд одоо өнөө хүртэл сайхан амьдарч байна да. Ахмадын баяр болон цагаан сараар хүлээж авна. Эрэг холбоотой ажилдаг дандаа ахмад махмдуудыгаа ажиллаж албан хаагчтай айгүй халамж өгдөг.
манай хамт олон намайг хүндэтгэж ирж тоогоочийн ажил хийгээд бид өнөө хүртэл ажиллаж байна. За бидний дүндээс бол ажил бүтээлээрээ шалгаран гарч төрийн одон медалаар шагнагдсан ажилтнууд бол олон байдаг. За үүнээс бол дурдвал Хөдөлмөрийн гавьяаны Улаантөгийн одонгор захирлаар ажиллаж байсан Им Ганбаатар, ерөнхий инженерээр ажиллаж байсан энэ Айдал биш Дэ Дамбдавг, за Алтан гац одонгор бол жолоочоор ажиллаж байсан энэ Самдаг Дорж, Дэ Норв Самбуу, механизмчин Ишганбаатар, ерөнхий нэгтлангаар ажиллаж байсан Энерд Цэрэм гэсэн улсууд бол шагнагдсан. За мөн Хөдөлмөрийн гавьяаны Улаантөгийн одон болон одоо салбарын дээд шагналуулах тэргүүний замчин цод тэмдгээр бол манай олон ажилтнууд бол шагнагдсан. За тэгээд урагш тээврийн ажилд олон жил дараалан ажиллаж байсан одоо тэр Шарвын чулуун гэдэг мастер тээврийн хамт олон, за манай бригадын хамт хөдөлмөрийн хамт олон, Ширнэгийн бригадын хамт олон, ингээд бусад одоо байгаа манай байгууллагын хамт олон жилийн жилд урагш тээврийн ажил онцгой үүрэг гавьяа байгуулж ирсэн. Улсын автор зам Аймаг Улаанбаатарын чиглэлийн автор замд мөн одоо шинэ асфальт бетон замаас бүртгий хийж ажиллаж системд удаа нэг 2 дугаар байранд аймгийн хэмжээнд одоо хашаа байгууллага сочид орлогын хашаа тэргүүн байгууллага болж байна. Сочид хөдөлмөрийн анхны 2 дахь одоо анхны автомобиль салбарын анхны компани Монголын автомобиль аймгийн үйлдвэрчийн хэмжээс Салмандата авчихсан ийм хамт олон. Би ч одоо 81 оноос 85 оныг дуустал энэ зам барилга ашиглалтын хамтрын дараагаар ажиллах хугацаанд аймгийн уралдаан, яамны уралдаан, системийн уралдаан тэр үтгэл улсын уралдаанд бид нас төрүүлж өдөртөх дөрвөн байгууллагын одоо шагнал том шагнал хүртэж улсын уралдаанд төрүүлж байсан. Ийм бүтээлч хамт олон сасны хөдөлмөрийн бригадын хамт олон болж байсан тэр үед чинь нэг тийм хөдөлгөөрнөд 4 сарын 1-ээс нэгэнд одоо хідэн техникийн чагсаалыг хийгээд парад хийгээд ингээд ажилдаа гардаг байлаа шүү дээ. Тийм одоо их хөдөлгөөнч эв нэгдэлтэй сайхан хамт олныг би ажиллаж байгаад энэ хамт олноос өсөж өндөөсөн. Яг сайхан хүнд ажиллаа гэсэн жаргал сайхан гэдэг нэг хүндэг манай замын байгууллагыг өдөрчсэн. За цаашид одоо ер нь баг манай энэ замын байгууллага чинь Авзаа гэж нэрлэснээс хойш Ганбаатар гэж Мигэгийн Ганбаатар гэж тэр залуу бол одоо 20 гаруй жил өдөртөх шиг сайн өдөртсөн. Одоо манай энэ Болдбаатар гэдэг сайн залуу инженер залуу өдөртөж байна. Ингээд улсын хэмжээнд аймгийн хэмжээнд нэр төртэй сайхан яваад одоо баярлж байдгийг. Олон улсын чанартай замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ийм сайхан ажил байдаг. Автозам маань өөрөө олон хүнийг бас хөлрүүлж чаддаг бас ийм сайхан ажил байгаа. Би Төв Удацаа компани хамт олонтойгоо 1987 оноос хойш 2005 оныг хүртэл 18 жилийн хамт өнгөрөөсөн байна. Одоо эдийн зэрэгтэй ингээд хамт ажиллаж байсан найз нөхөд Ахмад үеийн замчтаасаа дурдхад ээж аавын минь үеийн сайхан буурлууд байна. Төрийн Сэмжангой байна. Жолооч Норв Самбууга, Нямын Сандаг Доржгаа, Даш Даваагаа, дунд үеийн замчтаас Бишозрын Алтан гэрэл, Ил Батнасан, одоо механизмчин хийж байгаа Ишганбаатар ах маань байна. Энэ манай компани одоо гүйцэтгэх захирал хийж байгаа Болдбаатар битэр замчин 1988 оноос ахуулаад бол замчин гэж цог хамт ажиллаж байлаа. Эдийн хүртэл их сургуулийн нэг ангийн оюутан байлаа. Болдбаатар, Им Ганбаатар захиралтайгаа нэг ангийн оюутнууд мөр зэрэгцэн энэ байгууллагатай бас 15-6 жилийг хамтарч ажилласан байна. Тэгээд залуу үеийн замчид байна. Манай Бадгар Бүнчин, Мөнхбат, Ил Баяр сайхан, Цэдүл Бадрах гэдэг 4 сайхан залуу мастеруудтай хамтарч ажиллаж байлаа. Дорж хөндлөмийн Батбаяр гэж сайхан инженер байлаа. Төв Удацаа компани хамт олондоо чин сэтгэлээсээ бас Төв аймагт автомобиль байгууллага үүсч өгсөн 60 жилийн баярын мэндийг үе үеийн замчтай өргөн дэвшүүлье.
За мэдээж энэ бүх компаниг бол бас үдээд эрэхтэй ийм гоё хөгжүүлж ирсэн мэдээж өмнөх удирдлагуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Хэрэг тэр удирдлагууд маань яг ийм гоё зөв зохион байгуулалттай энэ компанийг удирдах яг энэ одоогийн энэ байдал нөхцөл байдал хүрээгүй байсан бол би ч гэсэн энэ салбарт ажиллахгүй байсан учраас өмнөх үеүдээ мэдээж талархаж баярлалаа. Байгууллагынхаа хамт олон 60 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд та нар минь хамтдаа эвтэй байхдаа хамгийн хүчтэй байдаг шүү гэж хэлье. Миний ажиллах хугацаанд бас мөр зэвсэг ажиллаж явсан үе үеийн одоо замчид, ахмадууд, инженер техникийн ажилчид, за тэгээ найз нөхөд та бүхэнд Монгол улсад авто замын салбар үүсгэсэн 95 жилийн манай Төв Авто компани маань үүсгэн байгуулсны түүх 60 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Цаашдынх нь ажил амьдралынх нь алтын шар зам нь үлцэгтэй сайхан байхын ерөөлийг бас өргөн дэвшүүлье. Төв Авто төрөмж тавцаад компанид ажиллаж байсан үе үеийн ахмад замчин одоо ажиллаж байгаа ажилтнуудаа бүгд нь 60 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэгээ энэ хугацаанд хамт ажиллаж исэн дарга инженер, замчид нийт бие бүрэлдэхүүндээ одоо байгууллагын 60 жилийн ойг хийх гэж байгаад нь баярын мэнд хүргье. Ер нь замчил хүний бүх юмны холбоос болж байгаа үстэй тий. Замын салбар үүсч өгсөд 95 жилийн ойн баярын Төв Авто төрийн өмчит компани 60 жилийн ойн баярын мэнд хүргье. Хамт олондоо. Би бол энэ компанид ажиллаж байхдаа дандаа ар гэрийнх нь эхнэрүүдтэй их холбоотой байсан. Ямар нэг асуудал гарахад над руу залгадаг байсан. Тэр бүгдийг зарим нэгнийх нь эхнэрүүд ойлгохгүй бол ойлгуулах тийм хэмжээнд харилцан ярилцаж явж исэн. Тэгээд манай ажилчдыг ингээд одоо зуны улиралд бол баг гэртээ байдгүй өглөө 6-аас оройн 12, 11 цаг хүртэл ажиллахад ар гэр нь өөр хүүхэд нь аавыгаа ээжигээ ойлгож ажиллаж өдөө зэрэгтэй хүрсэн ажилтныхаа ар гэр өөр хүүхдэд эрүүлэг газ жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье ирээрөө. Тэгээ та бүхэндээ түүх 60 жилийн баярын мэндийг бас давхар хүргье. Төв Авто компанид өмнө ажиллаж исэн болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтан, жолооч замчин та бүхэнд 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Төлөв байгууллагын маань түүхтэй 60 жилийн болж байгаа. Монгол төмбөд дандаа ямарваа нэг юмыг 60-аар илэрхийлж байдаг. Тэгэхээр манай байгууллагууд бол энэ 60 бол маш ач холбогдолтой. Нэг 60-ны эхлээд нэг 60-ны төгсгөл болж байгаа да. Их сайхан он үе тогтсож байна. Тэгээ энэ байгууллагаас ажлын дүрийн гараа хийсэн байгууллагад ажиллаж исэн үе авцамжтай та бүхний өмнө ажил амьдралын алтан шар зам үргэлж өгдөг өөдөө байх үзээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Бүтэн нэг 60-ныхаа овг тэмдэглэж байгаа ахмадуудаа эрүүл сайн сайхныг хүсэн өрөөхөөс гадна мөн залуучуудаа хандаж бас нэг хоёр үг хэлье. Та нөхдүүд бол компанийнхаа төлөө үнэн сэтгэлээсээ замынхаа төлөө тээвэрчид зорчигчдийнхаа төлөө одоо үнэн сэтгэлээрээсээ ажиллаж байгаарай гэж одоо залуучуудаа бүхэндээ хүсэмээрөө. За ингээд авто замын техникч гэдэг энэ албан тушаал дээр ажиллаж байхаа хажуугаар ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд даамал компани гүйцэтгэх захирал гэх мэт одоо албан тушаалууд дээр нийтдээ 30 гаруй жил энэ хамт олоныг удирдах ажилласан байдаг. За ингээд сүүлийн үед бол яг манай хамт олон бол одоо яг цэвэр усан чанартай замуудын засварчлалтыг бол хариуцсан ажиллаж байгаа. За энэ жил одоо ингээд Төв аймагт авто замын байгуулагдсны одоо 60 жилийн ой тохиолж байна. Тэгээд нийт замчидаа одоо замчдын баярын мэнд хүргээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Төв аймгийн замын байгууллага хамт олондоо одоо энэ 60 жилийнхаа ажлын өндөр амжилтаар угтаж улам сайшд одоо үе залгалсан сайхан олон замчдыг төрүүлж аж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье өрөөж ажлын өндөр амжилт хүсье да. Тэгээд энэ 60-ийн хугацаанд ажиллаж байсан түүчээ болсон тэр үеийн одоо ахмад замчдаа одоо байгаа одоо ажиллаж байсан хүмүүстэй одоо бидний араас залгаж байгаа энэ одоо хөдөлмөрийн хамт олон залуучуудаа Монгол улсад авто замын салбар үүсгэсэн 95 жилийн ой Төв аймагт авто замын салбар байгуулга үүсгэсэн 60 жилийн ой баярын мэндийг хүргэе. Бүгдэнд нь одоо эрүүлэг саруу сайхныг хүсье. Ажилд нь амьсч усаж баяр талархлаа дэвшүүлье. 60 жилийн түүхтэй байгаа тэмдэглэж байгаа хамт олондоо баярын мэнд хүргэж та нөхдөм байна.
ажил үүснэ цаашид дандаа өөдрөг сайн сайхан байж аз жаргалтай гэрэл гэгээтэй сайн сайхан амьдрахын үлзий үлэгтэй өрөөлийг төвшүүлье баярлалаа. Энэ ялдамд энэ хамт олонны маань ар гэр хань нөхдүүд нь эхнэр хүүхдүүд нь нөхрүүд нь бүгдэд нь одоо чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдгаа бас илэрхийлье. Яагаад гэвэл автцамчин хүмүүсийн хамгийн нэг онцлог байдаг. Хавар нь гараад өвлийн ихэнх сард орж ирдэг. Энэ хооронд бол одоо бэрийн бараа харддаггүй ийм нэлээд хүнд хүчээр ажил байдаг. Төв зам компанийнхаа хамт олонд төв замынхандаа бүгдэд нь ялангуяа энд ажил амьдралаа зориулсан нийтдээ 300-аад хүн бий. За энд бол одоо ертөнцийн мөнгө суулж өгсөн хүмүүс ч бий. Одоо амьд зэрүүн сайхан ажиллаж байгаа юм хүмүүс ч байна. Ид сайхан залуу хүмүүс ч байна. Эндээсээ яам тусгай газарт төвийн аппаратад дэвшиж ажилласан хүмүүс ч бий. Ийм сайхан хамт олондоо би одоо энэ сайхан төв замынхаа нийт одоо замчидаа нийт зам хэрэглэгчтэй Төв аймагт автозамын байгууллага үүсгэж 60 жилийн автозамын салбар үүсгэж 95 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлээд эрүүл энх сайн сайхан нэг хүсийн ёрой алтан шар замчин та бүгдийг ашид мөнхөд ивэж явах тухай гэдэг ёройлыг дэвшүүлье. Баярлалаа. Компани 60 жилийн бол бүтээлсэн үе үеийн хамтууд тэдний үйл хэрэг ажил нэмэгдлийг залгамжлан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд болон замчин та бүхэндээ алтан шар замын буян ашид мөнх хүртэж явахыг хүсье. За та бүхэндээ түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Төв замынхан бол авто замын салбарт олон зүйлийн анхдагч хамт олон байсан бөгөөд одоо ч тэр уламжлалаа хадгалсаар байна. Төв замынхан энэ түүхэн хугацаанд Төв аймгийн төв Зүүмод хотыг бүрэн замжуулсан хамт олон Зүүмод хотын тохижилт авто замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж өнөөгийн төвшөнд хүргэсэн үе үеийн замчдад Зүүмодчууд мэхийн ёслох учиртай. Авто замчдын хүч хөдөлмөрөөр хадан хошууны хогноос салж баян хошуу зүүн дэлгэр сууринг бий болгон хатуу хүчилттэй замаар холбож хөгжилд хүргэсэн билээ. Замын байгууллагын жинхүү, Минжүүр, Жигжид, Давагдорж, Лавгсүрэн, Жаргал, Сандагдорж нарын механизмчид, Нурв Самбуу, Даштава, Сандагдорж, Чулуунбаатар нарын жолооч нар, Мажиг, Дорж, Балдандорж, Даваасүрэн, Авирмит, Чулуунбат, Лувсандорж, Болдбаатар, Батнасан, Алтан гэрэл, Болормаа, Маасүр нарын замчид, Гансүх, Болормаа, Гамбаатар, Адилбиш, Дам Давг нарын мастер, даамал, инженерүүд, Энэр Цэрэн, Хандмаа, Чанцал Дулам нарын санхүү захиргааны ажилтнууд, Галбадрах, Жаргал сайхан, Гамбаатар, Болдбаатар нарын дарга захирлуудын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Зүүмод хотын зам жилээс жилд өргөжин сайжирч, тэлж уртсан өнөөгийн төвшөнд хүрснийг хэрхэвч мартаж болохгүй. Төв Азза төрийн өмчөд хувьцаат компани үүсч байгуулагдсны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.